Морин дургу Монгол хүн гэж юу юм бэ юм. Загнаад л зодоод л бараг морин болцдог гэж. Морин сараач гэж. Наа уцаа байлаач гэж. Хүүхэд морь 9 минут ирэх нь хамгийн гоё юм бас. Өвгөн авахын тулд хайчаа багаар ингэж хэдүүлдэг байхгүй. Өвлийн доголохгүйгээд мороо цавруулж. Ерөөсөө л өвс хоёр шүү дээ. Азар маань хөнгөн тогш маань хүндхэн байгаасаа гэж боддгийн юм лээ ер нь бол. Бараг урд өдөр нь барьж аваад маргааш нь урдуулчихдаг. Өөргөнөө толгойг аваад сулуулж өгдөг байхгүй. Модон Монгол адуу хат ихтэй хөрс сузаа. Баян мадрахын бай батарна. Орхон аймгийн Баянмөндөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал суралцагч хот хөтөлбөрийн хүрээнд үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор бүтээв. Залуу яж даваа нэмгэж залуу байна. Нэмсрэнгийн бүрэн тогт Орхон аймгийн алдарт уяач. Баяр жаргалын мөнх алдрагддаг. Одоо бараг 18 жил морины өв соёлтой холбогдоод явж байгаа юм багмаа тэгэхэд. Хар соёл өөрөө амаа үзүүдэж тэгж одоо моринд дурлаж орхоосч ортой холбогдсон доо. Одоо морь өөр онцлогтой. Тэгээ моринд тааруулж одоо ажил хийнэ гэдэг одоо тухайн хүний л мэдрэмж юм да ер нь. Морь уян гэдэг бол одоо Монголын өв соёлтой эртээр үеэсээ бас өвөг дээдсээс бас одоо уламжлагдаж ирсэн энэ сайхан 93 наадмын нэг өв соёл. Тэгэхээр одоо энэ өв соёлоор одоо уяачид болон одоо энэ ирээдүйн өсөж байгаа залуучууд маань моринд одоо их сонирхолтой. Тэгээ нөгөө өв соёлоо тээж авч явж байгаа хүний хувьд би өөрийнхөө хоёр хүүхдээр эрэгтэй хүүхдээрээ морин болдог байсан. За миний хоёр хүү бол надад 5-6 жил одоо хурдан моронж аавтайгаа цуг одоо өв соёлын бас нэг одоо тээгч нь болж одоо моронж уралдаж ийсэн. Тэр өв соёлоо бас нэг тээж яваал юм болов уу гэж боддгийг би өөрөө. Мөрөнд зарлаа. Саарл дөрөвтэйгээ сайхны 100 жил дамуу үзүүлсэн. Эрдэнэтэд алдартуудын наадмыг 3-аар орлон тэгээд ирээдүйн урдаар 5-аар орлон бүх мөрөнгийн 100 жилийн яаж төвлсөн. Гарахтаа болгоомжтой гараад нэгнтэйгээ янз бүр болгоомжтой иргэн шүү. За амаа сайн тавиал энэ өдөгөө сайн оруулгаад энэ дээрээ гарч иртлээ явна шүү дээ. Тэгээ тэр доороос иртлээ тэр нүхмөхөө сайн хараа заа юу зам амаараа сайн болгоомжтой мэдээтэй гарна шүү. За уяач бүхний л өсөл мөрөөдөл шүү дээ. Хурдан мороо айрагдуулж бас те олон төмнийг баясгах гэж өв соёлоо тээх гэж л эн чинь морь урлуулж айрагдуулж төрүүлэх гэж л явж байгаа болохоос морь хөөхтс минь сайхан хүрээд ирээд айрагдаа төрүүлэх юм бүр хамгийн дээд зэгтэл ер нь хүрнэ шүү дээ. Тэр мэдрэмж одоо гоё л мэдрэмж байт юм да. Одоо илэрхийлэх гэж чадахгүй юм л да одоо тэрийг. Энэ одоо хийгдэд байгаа энэ доороос ингээл 3 км тахиулаад байгаа энэ ажил басдаг. Зооны ажлын нэг 100-ны бараг 80% нь хийгддэг ажилтаа өдөр болгоно ил давтамжтай. Хавраас ахуулаад хөлсний ажил нь эхлээл морныхаа байр байдлыг харж агаад хол сунгая гээл явна. Энэ өв соёлоо эн чинь бол Монгол дархлаа учраас одоо энийг бас хойч үедээ аль болохоор аятайхан шиг сайхан одоо авч явахын тулд үлдээхийн тулд бас ингээд л зүтгэгчл байна л да ер нь. Одоо эднэртээ бас тэгэл аль болохоор морийг яаж зөв уях уу те өвчин эмгэггүй яаж байлгах уу. Адаглал одоо хөл гарын доголохгүй тулд уяач хүн ер нь яах ёстой юм. Тэгээд тэр талаас нь тэгээд одоо энэ адаглаад ногч өдөр тэгэл адаглаад энэ сураа эдлээ хэрэглэхийн тулд эдэлж хэрэглэхийн тулд элдэж зангидах одоо тэгэл тэр болгоныг бас тэгэл үлдээхийн тулд бас өөрөө хичээж л байна. Тэгэл өөр орчин тойрны хүмүүстэй заа зөвлөл. Өнөөдөр энд Ахмад уяачд байна, залуу уяачд байна, туслах уяачд байна, уралдаан шүүхтүүд байна. Энэ бүхэн бол дараагийн үе байхгүй юу? Яг бид бүгдийг залгамжилж гарч ирж байгаа дараагийн үе. Тэгээ энэ хүүхдүүд чинь нэгэн тал одоо ингээд багасаа моринаад уралдаад байгаа хүүхдүүд маань том болохоор туслах уяач болоод өшөө томрохлоор одоо уяач болоод бүгд л ингэ явж байгаа. Одоо жишээ нь өнөөдөр миний морийг ууж байгаа манай уяач залуу бол одоо миний морийг
онж уралддаг миний уралдаанч хүүхэд байсан. Засан буухгүй. Зал өөр яадгийн засаатын бэртээ. Чээр нь хөлтэй юм шүү тий. Амьсган бас гайгүй тий. Юу яаж хэр ал зөрөндөө хөлийнхэн боолтын зүвчээрээ. Хөлөө олохгүй манай энэ жах яаш мат. За тогшоогоороо аваад дааган дөрв мордчих. Яваарай. Аавд нутгч миний юу. Ондооч нь ерөөсөө л морь штий. Монгол улсын тэгээ 93 наадам Монголын үндэсний бүх морь сур харва. Малчин бүхэл юм суралцж штий. Амьдралын хат ухаан. Тэгээд морины ажилд ингээд явж байгаа хүүхдүүд амьдрал дээр гараад арай өөр бол. Тэгээд Монгол хүн тэгээд өв соёл гэхээр л одоо ганцхан мал хувь биш шүү дээ ер нь бол тий. Тэр чинь бас нэг адаглаа нэг хүнээс хүнтэй мэдлэгээс ахуулаад эн чинь бол Монгол дархлаа юм шүү дээ ер нь бол. Өвгөө авахын тулд хайчаа багаар ингэж хэдүүлдэг байхгүй. Морины дэл дарахчад нь хотон суман, гүдэн суман гэдэг хоёр янзаар дарж байна. Уралдаанч хүүхдэн штэ. Өөрс нь ээж аав нь баг авчиж өгдөг штэ бид нар тэр. Эцэг их нь өөрсдөө зөвшөөрөөд хүүхдээ өөрсдөө зөвшөөрөөд тэгээд одоо өнөөдөр энд өв соёлоо тээж явал ийм л хүүхдүүд байхгүй. Уралдаанч хүүхдүүд маань их ховор болсон. Морь ундаг хүүхд маань. Хүүхдүүд андашгүй байгаа штэ. Мориндоо ямар их хайртай байд. Ойроо маргаас Булган аймгийн өндөд уралдана. Сайн дөхөж. Манай Эрдэнэт бол одоо уралдааны үеэр бол бүх хүүхдүүдээ нэг өвдөгчгүй нэг дохоовчгүй уралдуулдаг. Хамгаалт өвч, өвдөгч, тохоовч, тэжвч, тэгээд каск. Бүрнах. Тогш. Тогсож байгаа нь тэрүүгээр яг нь байна. Би хамгаалт өвч зомсоод та тогсоо өдр. Би явах уу чи явах уу? Таараа өчнөрөө ялсан зэрэг гүйцэн та үгүй. Морьчин бол одоо яг хазар маань хөнгөн тогш маань хүндхэн байгаасаа гэж боддгийн юм лээ ер нь бол. Одоо аль болохоор хөнгөн гой цэвэрхэн зангидлагаатай хазаар л ер нь моринд хэрэглэе гэж боддгийг. Надаас хазаар авсан хүмүүс морин сайн давхидгийг. Мөндөд бүрэн тогтхоо. Пүр маань минийх нь байна. Миний л хаар л байна. Морь урд уу өнгө. Морины толгой хаанд сулуулж өгдөг байхгүй. Дээш нь жоохон дээш нь болгож. Схээлний ярьс ахгүй мөнгө ярьс. Яманы ярьсыг бодвол үхрийн ярьс хамаагүй бүхэлд. Сорьяж эзэв. Тэгэл одоо үхрийн ширийг түүхийгээр нь зүсээд тэгээ тэрийг гант хийгээд нэг 21 хоног 20-20-30 хоногийн хооронд ганд ороод ганд таарах юм бол эн чинь сурч нь өөрөө их гоё одоо ингээд үсэнд ороо зулгарна. Одоо жоохон өлөн чигэнтэй л гэж ярьдаг. Өлөн чигэн дээр нь одоо ингээд би бол ихэн галзуу ер нь гараараа илтчихдэг. Дандаа ингээд мушгаад. Энэ усан ангийн сурны давуу тал нь бороонд нороод эргэж хатдаггүй байхгүй. Тэгээд сурныг ер нь илтгэхэд одоо тэгээд хэсэг байж одоо нэг хэсэг мушигж байгаа л нэг 30 минутын дараа ч юм уу буцаагаал мушгаад ингээд байвал сурчин хатахгүй. Тэгээд эсвэл нэг жоохон байж нэг өдөр ингээд хайчих юм бол сурчин мод болчихно. Энэ сурыг илтгэх чинь бас их ухаан шаардна одоо тэгээд. Ханд ингээд энэ ингээд Орны төмөрт татчихсан. бахардаж тэнэх ингээд ард байгаа хазаар унжаад байгаа морины хазаар ташуур бүгднийг хийхэд бахардаж тэгээд нөгөө 11 шүлцсэн. Сур хэрэглэхийн ач холбогдол одоо бугуйл одоо сураар бугуйл хийхэд морины үзүүнд хийгээд татхад энэ сур бол тэгтлээ хүний гарыг алгыг төлдгөл байхгүй юу? Жавтраал ингээд гүүгээд гарна. За эрмэнээр хийцэн цагт бол одоо зүгээр нэг татхад л тэгэл гарын алгахгүй л болж байгаа юм. Өөрөөс энийг чинь ингээд зулх татаал явж байгаа юм. Түлээл сур бол ер нь бол бас л нэг Монголын бас бахархмаар соёл шүү дээ. Одоо энэ дүүнэртэй ингээд заа зөвлөөд тэгэл одоо хазаар зангидахад хүртэл ерөөсө бүх юм шилнээсээ ахуулаад шанааны сагалдрагны уяа гэж бүгд хэмжээстэй шүү дээ. За тэгээд би ч өөрөө ингээд ер нь сурнад их сонирхолтой хоббитэй болоод болохоор тэгээд одоо яг одоо энэ дүүнэртэй
энэ өөрийнхөө эргэн тойрны хүүхдүүд тэгэл одоо энэ туслах залуучууд тэгээд энэ дүүнертэй ер нь энийг одоо өөрийнх нь чадхаар одоо ер нь өвлүүлээ гэж бодож явж байгаа. Өөрөө мөрөө уйлж. Уяаж байгаа хажуугаар тэгээд ажил хийгээл хөтөлбөрлөнө. Мөрөөнад өхөр мал хариулаад ийш тавихад тавих гэж. Монголоос хүүхдүүд очиж морь унж штэ. Тэгэхээр бид нар өв соёлоо алдаад л гэсэн үг ерөөс. Аль болох л одоо мориндоо бас хүүхдтэй ээлтэй газруудыг сонгож бид нар л одоо ингээд энэ тэнд буугаал өөрчлөл ногоолол морио уяал явж байна. Зүгээр нэг ямар адуунаас нь авцараад уйж байгаа биш. Энэ чинь бас асар олон хүний хүч хөдөлмөр шингэжээж л энэ одоо сүүлийн үед одоо энэ морины уяа гэдэг чинь тийм баг бүрэлдэхүүн байж бүрэлдэхүүнтэй байж ажил одоо наадам дээр нь оролцож байна л тийм. Одоо бид нар чи монгол хүмүүс учраас морио үзэхлээр л өөрөө ирэхгүй багшаал морио л яагаад гэвэл өөрөө тийм хэмэрлээ. Бид нар чинь төрийнхөөс үлдэнд морио тагчсан мөнгөлчгсөн ийм улс шүү дээ дэлхийд одоо ганцхан байгаас. Тэгэхээр одоо монголчуудын өөрийнх нь сэтгэл зүрхэнд нь цуснд нь одоо энэ өв соёл нь байнгын цуг одоо дагаж явдаг ийм л очтой юм л та. Тэгэл унтарчдээ шүү. Сэтгэл айрлаж гоногддог. Мэдээж морь унж байгаа хүүхд бол хотын төвд байгаа хүүхдүүдээс үнэхээр дэсвэр хатуужил бүх юмараа өөр зөв орчинд энэ хүүхдүүд чинь өсөж бодож штэ. Нэмэр моролдож ирсэн морьныхаа хөлийн цолон буухгүй хөлийн доголохгүй гээд мороо тавилт. Монгол хүн болгоно л одоо өв тээгч байх хэвээр. Энэ бол одоо энэ 93 наадам гэдэг бол үндэсний дархлаа. Тэгэд бид нар одоо энийг энэ өв соёлоо хойч үедээ аль болохоор айтайхан шиг сайхан одоо авч явахын тулд үлдээхийн тулд бас ингээд л зүтгэгчл байна л да ер нь. Ер нь бол уралдаан хүүхдүүд чинь өөрсдөө ингээд бүтэн жил морио унаад ажлыг хийгээд ингэж байгаа хүүхдүүд чинь бүгд л дотроо за би айрагдах юмсан төрүүлэхийнсэн гэсэн бодол толгойд нь байдаг. Бүгд орцсон байдаг. Бүгд л тэрний төлөө 300 морь урлаа гэхэд 300-аад айрагд төрүүлнэ гэж ирж байгаа. Тэрнээс 5% хүүхэд нь айрагд төрүүлнэ гэхээр ямар их ур ухаан тэр одоо хүүхдийн ур ухаан тэр уяач хүний ур ухаан бүгд л одоо тэнд чинь орцсон байгаа шүү дээ. Хэрэг Отандати Оцоргарта Айн хрва хөлөө морь унаад одоо бүхэл юм хий сурлаа да тэгэд нуулгийн эхлүүд ер нь бакалаврын диплом авч байгаа юм шиг л юм болдгоо шүү дээ ер нь бол. Одоо би чинь багаас л өөрөө хурдан морь унжсэн болохоор дуртай хайртай тий. Монгол улсад шүү дээ ондоошх ганцхан зүйл байгаа. Ондоошх зүйл нь ганцхан морь. Морь дагвал бүх амьдралын ухааныг суралцсан нь юм имийг л хийж сурна шүү дээ. Ахвал самбаага одоо энд уралдуулж явж байгаа байхгүй юу? Шатрал тоглохоос илүүгээ яагаад гэвэл урдаа байгаа замаа харна, чулуугаа харна, жалгагуугаа харна, хэдэн морины хойно явж гэнэ, өмнө явж гэнэ, хэдэн километр цагийн хурдтай явж гэнэ. Энэ давааг би яад авах вэ? Энэ уруудаа би яаж явах вэ? Хаана ус байна, чулуу байна. Энэ бүгдийг ингээд тооцоолоод явж байдаг. Тэгэхээр эдгээр маань ер нь бол бааtruуд гэж ярьдаг бид нэр уралдаан шүүхтүүд те. Тэгэхээр энэ хүүхдүүдийн өссөн өсөөгөө оюун ухаан нь өөрөө цаашаа задраад ингээ явж идэг. Энэ чинь зөвхөн нэг өдрийн ажил биш. За өнөөдөр зөвхөн одоо морьдоо ёслоод сунгаж байгаа бол маргааш шал өөр ажлын хөлс аавна. Тэрний маргааш нь дахиад өөр ажил ингээл өдөр болгон өөр ажил. Ингээд одоо бүтэн жил морь бэлтжээж бид нэр 7 сарын 10-11-нд дурлалдаг юм аа.
мен шенжен бұртсыңғында намартен ұрқым бададығы ұлластыңғы сұрттарым кеншіншті. Олаң қойыры жүкті ұмырық шота ұртадырғын ұлсында ұртын шенжен бірімді. Ояң шенжен суырында ұшудырғын сақықта домбырра ұмыртадырғын қарнытты. Күнді чүнді чөшті күттірдірмін тораты. Нарсарындырата напчын сақын әбәлшті. Орын кет жолдонып тұрдық көмір көтчауын көсігідеді көй. Апта жолдонып тұрдық көй қарен әсіл көсігідіш көй қарелті көй құрту хүдігі.